За сайн байцгаана уу? Эрхэм сэтгүүлчтэй намайг Жахоо гэдэг би одоо орон зурхаа судлаач залуу байна. Өнөөдөр миний хувьд зүгээр нэг эргэн үеийн хувьд та бүхнээс асуух, та бүхэнд бас нэг хэдэн асуулт бэлдээд надаар дамжуулаад, та нараар дамжуулаад тийм үү Монголд одоо Монгол улсад байгаа зурхаа одоо хөтэлдэг зурхаачнаас асуух асуултууд байгаа юм аа. Ягаад гэвэл би өөрөө зурхаа суулдаг залдуу болохоор та бүхнээр дамжуулаад хэдэн асуулт асуумаар байна. Ер нь анх эхлээд миний одоо 4 жилийн өмнө анх зурхаа судалж эхэлсний, одон орон зурхаа судалж эхэлсний шалтгаан нь гэвэл ерөөсөө маш энгийн. Бид монголчууд яагаад харанхуй ямар ч харанхуйгаар бусдад итгэх ёстой юм бэ гэдэг асуулт төрж эхэлсэн. Одоо сэтгүүлч та бүхэн бол маш өөр төрлийн салбарын дотроо байгаа байх. Одоо сэтгүүлч хүн бол та бүхэн аливаа зүйлийг их өргөн утгаар нь мэджидэг боловсралтай хүмүүс болоо гэж боддог. Гэвч одон орон зурхаа бол их тийм гүн, хөвчлөг хүн мэддэггүй болохоор та бүхэн өөрсдийгөө нэвтрүүлэхээрээ тийм үү одон орон зурхаа эсвэл зурхаач нар урахаараа та бүхэнд одоо асуулт байдгүй ч юм уу. Нэг утгаараа бол тэр хүмүүс одоо сохроор итгэж гээд байдаг. Яг бол та бүхэн өөрсдөө яг энэ талын мэдлэггүй болохоор тийм үү бодвол бас байгаа. Гэхдээ бас хангалттай биш болохоор тэр бүгдийн хэлж байгаад нь итгээд олон нийтийн телевизээр бусдын бас тийм үү тарих толгоолоо юу хийгээд байгаа нь сони юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр би энд бол суугаад нэг залуу хүн одоо бусад Монголд байгаа зурхаачин руу одоо нэг дайрж байгаа биш, үл хүндэтгэж байгаа юм ерөөсөө биш. Зүгээр маш энгийн асуулт бид нар тэднэрт яагаад итгэх ёстой бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм да. Тэгэхээр одоо хүн болгон мэдж байгаа болов зурагтаа хүн болгон одоо цагаан сараар ч гэж нэрлэе. Цагаан сар бол 12 сарын 22-нд тийм үү? Нар хойд тэнхлэгээс тэнхлэгтэр байдаг. Түүнээс нэг шин сар, хоёр дахь шин сар гэж цагаан сарыг тэмдэглэцгээдэг шин сартай гэдэг. Шин сар гэдэг бол нар сар 2 давхцсан цаг үе биш. Дөнгөж нар зухайгаад сар гитэрж байгаа үеийг шин сар гэж байгаа. Нар сар давхцсан үеийг бол битүүн буюу хар сартаа шин хар шүн гэж нэрлэдэг. Битүүн тийм үү? Битүүн бол одоо сарг өдөр байдаг. Яг л нарны өмнөр сар ороод ирэхээр сар өөрөө алга болоод тийм үү нарны тэр хүчтэй асар том туяанд зохигдоод саргу болчдөг. Тэгэхээр нар зухайгаас сар усанд хажуудлаас баг зухайлж байгаа шөнийн нэг гэж нэрлэдэг. Тэгэхээр шөнийн нэгний игнэр бид нар одоо юу гэдэг зурагтаа асаах тийм үү бидний одоо ингээд зурагт дизайн ингээд одоо зурагт гэж бодъё л да. Би одоо жишээ бүгдээр авцгаая. Аль тийм энгийн би сэтгүүлч нартайгаа одоо Монгол улсаа сэтгүүлч нартайгаа их тийм энгийн эргэн үеийн өмнөөс ярилцмаар байна. Тийм үү сэтгэлээсээ, чин сэтгэлээсээ тийм болохоор их тийм чөлөөтэй ярилцъя гэж бодлоо. Тэгэхээр за бид одоо шөнийн нэгэнд телевизээр хасаалаа. Тэгмүүл ингээд нэг тийм үү зурхаач гараад ирдэг. Тэр зурхаач одоо янз янзын зурхаач нар байдаг шүү дээ. Гарч ирээл те зарим сувгтаар өөр зурхаач гарч ирээл, зарим нь ингээд нэг тийм хөл мөцхөн шалдан одоо тийм үү нэг хүү гарч ирээл нэг тийм үхэн хөдөлсөн ч байж идэг те. Яг тэрийг аваас тайлбарлаад тэр нь бас заримдаа одоо оноо дагаа ч юм шиг, оноогүй ч юм шиг те. Тэгэхээр ер нь зурхаачид бидэрт яагаад итгэхтэй? Тэгээ ингээд зурагтаар үзэж явах тэр доор нь ингээд мэдээж тийм үү? Одоо зурхаач хин гэдэг те нэг л профессор ч юм уу, доктор ч юм уу, эсвэл аль нэгэн одоо албан газрын юу гэдэг аль нэгэн одоо зурхаа талын одоо дарга ерөнхийлөгч байд юм уу? Тэгэхээр одоо бид нар яах вэ? Жирийн хүмүүс бол за надад бол те одоо зурхаа мэдлэггүй болохоор энэ хүн бол одоо профессор юм бол энэ хүн одоо тэр элдв янзын зурхааны дарга юм бол зөвл ярьж таараа гэсэн харанхуй итгэснээс бас тийм үү зарим одоо зүйл явагдаад байна. Тэгэхээр бол эдгээр хүмүүс маань бас тийм үү сайн зурхаач нар байж болно мэдээж авах зүйл тэднээс байдаг. Гэхдээ хүний мэдлэг бас нэг 5-10 жил дотроо өөртөө шалгалт хийгээд явагдахгүй бол бас хоцорно гэдэг тохиолдол явагддаг. Тэгэхээр нэг маш ерөнхий талаас нь хэд хэдэн асуулт надад байгаа юм. Тэгээд энэ бүгдийг бас одоо ярьж эхлэе бүгдээрээ. Тэгэхээр нэгт бол нэг юм яригдаад байгаа. Ер нь Монголын одоо ингээд зурхаач төлөгч мөн бөөнөр бас адилхан.
ламнарчуусаа адилхан байна. Энэ 7 бурхан од манайх гэж яриад байгаа. Энэ манай одны аймаг гэж яриад байгаа. Тэгэхээр 7 бурхан од бол одоо Ursa Minor гэдэг нэртэй одоо энэ одны аймаг байдаг. Одоо энэ цаад энэ одоо газрын зураг байна. Энэ одоо манай Монгол бол 47 хэмнээр явж байгаа шүү дээ. Энэ хэмнэл 47. Энэ бол 50-аас дээгүүр одоо тусаад явж идэг. 7 бурхан одыг тэгж нэрлэдэг. Тэгэхээр 7 бурхан од манайх гэдэг хүмүүс яриад байна. Тэгэхээр энэ бид нар тэгэхээр одоо тендерт нь оролцоод ялаад тэр одны аймгийн патентыг авсан юм шиг яригадаад байна. Тийм үү? Тэгэхээр хэрвээ одоо ихлээр нэгээс нь бол энэ гариг дээр одоо боо юм болж их чинь бас нэгэн өөр одны аймгийг бид өмчлөөд авсан юм шиг яриад байгаа юм л да. Тэгээд яагаад гэж асуухлаар тийм үлгэр домог байдаг гэж яриад байна. Тэг үлгэр домгийн за ямар юм гэхээр нэг хөвсөн ам яриа байдаг гэж яриад байна. Тэг бүр зарим нь өөрсдөө нэр өгөөд наа шанаган 7 одны чи их нь бол ингээд хулган жилөө дараачих нь бар жил юм байгаа. Тэгэхээр заахаа ингээд тэгэхээр одоо 7 болчдөг. Үлдсэн 5-ыг яах вэ гэхээр үлдсэн 5 нь бол дахиад шанагнаасаа тоолоо явчихдаг гэх. Тэгэхээр эхний тэр 2 нь зүгээр 2 одоо амтэн ордыг бас илэрхийлэх гээд байгаа юм шиг байгаа. Тэгэхээр тэр талаар бас нэг асууж өгөөч тий. Яахлаараа манайх болчих. Хэрвээ за манайх юм бол одоо юу гэдэг энэ 47 градусаар чинь одоо их олон орон ийшээгээ бас явна шүү дээ. Тусаад тийш одоо баруун талаас хасгууд байна. Цаашаагаа тэг одоо юу вэ? Хайлмаг за тэгээд тий одоо Азербайджаны дээгүүрч орд юм уу? Тэр чинь бас нэг хүндрэлтний одны аймаг баймаар одоо шээ. Тийм байна. Нэгт. Хоёр дахь юм бол юу вэ? Өдрийн жил болгоны, улирал болгоны, өдөр болгоны 12 цагийн морь цаг гэж яриад байна. Бүр тэгээ тэрэн дээр их олон суур шав тавиад байна. Тэгээд энэ талаасаа бас нэг ярьж өгөөч. Уг нь одон 6-нд чинь өглөө нар гарснаас хойш нар яг ингээ мандаж өдөр болгон нар өөр цагаар минутаар мандаж байгаа шүү дээ. Тэрнээс 2 цаг тутам тоолоод явдаг юм биш үү? Тэрс биш уг нь ингээ тогтцсон баймааргүй гэж нэг асуулт байна. Одоо жишээ нь 2016 онд 2 сарын 29 гэдэг нэмэлт өдөртэй заримдаа нэмэлт сартаа өдөр байдаг. Тийм болохоор яагаад юм тогтцсон юм болоо гэж нэг асуугаад өгмөр байна. Гуравт бол энэ Балчин ям, Дашин ям гэж одоо яг юу яриад байгаа бас нэг тайлбарлчмаар байна. Одоо орон 6-нд бол гаригс бүх гаригс нарны 9 гариг нар сар өөрөө бас янз янзын утга агуулгыг илэрхийлж идэг. Одоо шинэ энэ дотор бол хамгийн одоо ээлтэй гэдэг нь гариг нь бол одоо суур гариг, эд агуурс одоо мөнгө сайхан материал гариг. Нөгөөх нь бархас өдөр хамгийн том гариг. Бархас өдөр энэ хоёр давхцсан өдрийг бол маш сайн өдөр гэж нэрлэдэг. Тэгэхээр тэр Балчин ям, Дашин ям гэдэг өдөрт хэдэн мянган одоо хэдэн 100 одоо хосууд хоорондоо суулцах хагаад байх юм. Тэгээ одоо сүүлийн 5 жилийн одоо статистикийг харахаар хэдэн мянган гэр бүл салчихсан байх юм. Одоо тэд нар их сайн өдөр суудаг байх. Уг нь бол одоо судалдаг хүний хувьд бол тэгж Дашин ям одоо Балчин ямтай өдөр баахан хосуудыг бөөндөхгүйгээр тухайн тэр бүсгүйгийн хэдэн он хэдэн сартайг нь харж байгаа. Залуугийнх нь хэдэн сар, хэдэн он, хэдэн сар, хэдэн цагт төрсөн гин хоёулыг нь харж байгаа. Мах бод тийм үү тэдний тэр дотор байгаа тэр гаригс одоо 2015 онд нүүж гаригсан холбож үзэж байгаа. Суулгах уг нь гэр бүл болоход нь тус болмоор юмсан. Тэгэхээр энд яагаад нэг асуудал гараад ирвэ гэж байгаа юм. Тэрийг бас тайлбарлах гэж. За дөрөвт болохоор маш одоо бүр том юм л болж. Тэр болохоор за шинэ одоо та тийм үү та сэтгүүлч та бүхэн 1990 оны одоо хэд байдیں۔ За 2 сарын 13 гэдэг өдөр та бүхэн төржээ. Энэ өдөр төрж явах таны гаригс байршил маш өөр байж байна. Одоо би урд нь нар бусад гаригстай байршилдаг талаар ярьсан байгаа. Тэгэхээр яг энэ цаг мөчид төрөөд за бүр 5 цаг төрсөн гэж бол өглөөний 5 цаг төрж. Тэгэхээр таны яг энэ төржих мөч чинь одон орны гаригсын байршил нэг л цэг дээр байж байна. Тэгээд ингээд нүүчих маш хурдтай нүүн. Одон орон гаригс нүүхээсээ гадна нарны аймаг давхар нүүж байгаа болохоор хүн болгон одоо нэгээс орол оригинал тийм үү копи биш тийм гоц чадвартай гоц авьяастай өөр гэсэн авьяастай сайтай муутай дутуудлагатай тийм байх ёстой.
Тийм үү? Хүн болгон гоц байхад яагаад эдрийг тийм үү? Нэг соролтоо 3 сая монгол хүмүүс 3 сая болгонд 6 гаргахаас биш ягаад 12 ордлоо 12 жил рүү бөөндөд байгаа бэ? Нэг ёсоор 1987 оны туулаа 1963 оны туулаа хоёрыг Тэнгэрийн гаргасан байшид маш ондоо байна. Маш ондоо эцэг хоёр шиг ондоо. Тэгэд ягаад энэ хоёрыг бөөндөдүүлээ? Тийм үү? Гаргаж гүйлгээд тэгээд нэг элдв юм шатаалгаад ч юм уу тэгээ нэг одоо юу нэг утгаар авал те нэг тийм үйлдэл хийлгээд байгаа юм бэ. Тэр одоо нангад буюу энэ дунд дэргэн усын иргэд бол цагаан сарынхаа өглөө гарчаад аман дотроо бодвол нэг юм шивэндэг байл уус орон маань сайжирж одоо ард иргэд маань яа тий сайхан болтугай тэгээд тэгж хүсдэг болов. Тэгж хэлэхдээ өөрөөр хэлээрээ бас шүтдэг хэлдэг болов. Тэгэхэд манайх бол бас нэг ингээд бас нэг өөр яриа хэлээр бас яриад ах шиг байна. Энэ талаараа бас нэг тайлбарлаж өгөөч. Бусад орнууд чинь энэ чинь 7 тэрбум хүн амьдарч байхад 3 саяын энэ дотроо бас нэг тийм одоо нэг бас шокнд оруулчмаар юм дээр хийгээд тахлаар бас одоо ачаалтаа санагдчихэ. Тийм болохоор та бүхэн энэ талаар бас нэг асуух ярих хэрэгтэй байна. Яг жил болгоны 6-аг нэг сайхнаар яриад байдаг. Тэгээд одоо улс орны хувьд бол маш их өртөө байна. Тийм болохоор одоо зарим нэг 6-чны одоо номоор ч гэдэм үү, бизнес нь ч гэдэм үү тэргээд нэг сайн өдөр гизгээ засвал их сайн. Одоо сая хүчин сайжрна ч гэдэм үү те. Тийм юм байгаад байдаг. Тэгэхээр одоо нэг тийм өрөө бас гаргуул яасан. Тэгэхээр одоо юу гэдэг нь одоо өнөөдөр чи одоо 11 сарын 6-ны өдөр байна. Тэгэхээр бид нар 12 сарын одоо 2015 оны 12 сарын 31-ний орой ч юм уу те. За 22-ны ч орой юм уу. Нийтээр Монгол даяараа нэг ус гизээ засуулаад нэг өдөр яг тэр 6 тэр одоо номон дээр бичдэг шиг тийм үү. Эд агаварч сайжин гэдэг өдөр нь те. Нийтээр зарим өдөр нь бүр одоо ирлэг дугаа учир мууч юм өдрүүд байдаг. Тэр өдөр нь биш юм аа гэхэд тэр нэг алт эрдэнэстэй болдог өдөр нь Монгол даяараа ус гизгээ засуулаад энэ өөр мөрнөөс мултарчих юм шиг байгаа гэдэг бодлого төрөөд байгаа. Тэгэхээр ийм нэг сони юмнуудаас бид нар одоо бодох хэрэгтэй гараад бодох хэрэгтэй болчиход байгаа. Ер нь бол одоо би бол эргэн хүн шүү дээ залуу. Ер нь аливаа одоо ер нь бол тэнэг хүн гэж байдаг бол аливаа зүйл харанхуугаар итгэдэг хүнийг тэнэг хүн гэдэг болов. Тийм болохоор манай монголчууд маань бид нар аливаа зүйл дээр одоо асуултын тэмдэг тавьж тийм үү? Асуултын тэмдэг тавих маш чухал болчиход байна. Аливаа зүйл дээр тэгжиж ойлгож авах хэрэгтэй байна. Тэрнээс би энд суугаад бол хүмүүсүүдийг шүүмжилж байгаа маш өөрийнхөө одоо аав шиг ах нар шиг хүмүүсүүдийг би одоо шүүмжлээд нэг мундаг лагуулах гэдэг юм юусоо байхгүй. Зүгээр бид нар яагаад гэдэг энгийн асуулт тавьж байгаа юм. Тийм болохоор та бүхэн миний энэ асуултуудыг одоо Монгол тийм үү лаг гэж өөр хүнжлэгддэг тэр хүмүүсүүдээ олж ирээд асуух хэрэгтэй байна. Нэг иймэрхүү зүйл би сэтгэлээс асуух хүслээ. Ингээд та бүхэнд ажлын амжилт хүсье. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр таа.